Налгар сайхан урт намар болж өвөл өнтөө сайхан болох байхаа гэж бодож байна. Ягаад гэвэл өвлийн сар бас сайхан эхэлж байна. Харамсалтай нь улс төр жаахан халуухан нөхцөл байдалтай энэ өвлийг одоо эхлүүлж байна да. Харин тий өвлийн ихэнх саргаа дундаа орсон ч хэдий ч улс төр нэлээд сүүлийн одоо өдрүүдэд нэлээд тийм амаргүй нөхцөл байдалтай байгаа тийм. Тэгэхээр энэ яригдж байгаа сэдвүүд доторч тэр таны нэр бас нэлээд дурддагдж байна. Тэгэхээр үзэгч олон нийт маань ер нь одоо яг яах ёстой юм бэ гэдэг дээр нэлээд тийм хүлээлтийн байдалтай, гайхшруулын байдалтай байгаа шүү. Тэгэхээр яг яах ёстой одоо ямар дүгнэлт хийж байна. Тэгэхээр сүүлийн өдрүүдэд бол улсын хурал дээр үйл ажиллагаа бол бас нэлээд хүндрэлтэй, бэрхшээлтэй байна. Хэдийгээр улсын хурлын 32 гишүүн гарын үсэг зурж намайг засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан явдал нь ашиг сонирхлын зөрчлийг бий болгож байна гэж их хурлыг одоо удирдахгүй байхыг одоо шаардаж байгаа. Гэсэн ч би бол энэ гишүүдэд бол хууль зүйн үндслээр нь бол тайлбарыг өгсөн. Үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа бол засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлцэхэд би удирдахгүй байж болно гэдгийг бол хэлсэн. Гэхдээ бол улсын хурлын гишүүд эртцээ ямарч байсан 50-аас дээш хувьд хүргэж өнгөрсөн одоо өдрүүдэд бол хэлэлцэх ёстой асуудлуудаа нэн ялангуяа хугацаатай хэлэлцэх ёстой асуудлуудаа бол хугацаанд нь багтааж хэлэлцэж чадаж байгаа. Улсын хурлын энэ нөхцөл байдал яаж үүсэж бий болж байна вэ гэдэг дээр бол би бас тодорхой хэдэн зүйлийг хэлье гэж бодож байгаа. Монгол Улсын их хурал засгийн газраас өргөн барьсан ялангуяа улс орны эдийн засаг нийгмийн амьдралтай холбоотой иргэдийн амьдралд шууд нөлөөлөл үзүүлэх ийм эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар бол маш шуурхай ажиллаж байгаа. Нэг ч асуудлыг буцаалгүйгээр засгийн газрын өргөн барьсан асуудлуудыг улам бүр сайжруулж хамбааруулж байнгын хороо чуулганаараа хэлэлцэж батлаж шийдвэрлэж ажиллаж байгаа. Харин харамсалтай сүүлийн үед бол засгийн газрын тэргүүн, засгийн газрын гишүүдийн улсын хурлыг бойкотлж байгаа, эсэргүүцэж байгаа энэ үйлдэлүүдээс болж их хурлын зарим нэг үйл ажиллагаанууд бол тасалдаж байх ийм одоо нөхцөл байдлууд бол бий болж байна. Энийг бол би хууль зөрчсөн үйлдэлээ гэж үзэж байгаа. Засгийн газар бол үндсэн хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангаж улсын хурлын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага болохоос биш улсын хуралдаа бойкот хийгээд хэлэлцэх асуудалтай орж ирэхгүй, асуудлыг хэлэлцүүлэхгүй, хурлыг гацааж яадаг байгууллага бол биш ээ. Өргөн барьсан сайдын томжиг гэхээр ерөнхий сайд нь орж ирдэг. Улсын хурлын гишүүдийн тавьсан асуулганд хариулт өгье гэхээр хариуцж байгаа сайд нар нь орж ирдэггүй. Өнөөдөр улс орны амьдралд хамгийн хүнд хэцүү зүйл юу байна вэ гэхээр энэ валютын маш хурдцтай ханшны өсөлт, бензин, шат тослох материалын үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, өвөлжилтийн байдал гэд энэ асуудлуудыг улсын хурал сонсож шаардлагатай шийдвэрүүдийг гаргах талаар гишүүд асуулга тавьж засгийн газраас мэдээлэл авъя, ямар асуудлыг шийдэх вэ гэдэг энэ асуудлыг ярих гээд одоо бүтэн 2-7 хоногийн чуулган өнгөрч байна. Улсын хурлын гишүүндээ Эрдэнэ улсаас тавьсан асуулгын хариуг сонсох гээд сайд нар нь орж ирэхгүй энэ асуултанд бид хариулт авч чадахгүй байна. Энэ бодит байдлыг бол бид бас олон түмэнд ойлгуулах ёстой гэж бодож байгаа. Сүүлийн 2 сарын дотор жишээ нь дизелийн түлшний үнэ гэхэд бол 2100-аас 2380 бараг 250-60 төгрөгөөр өсөд байхад засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй байгаа нөхцөл байдлаа улсын хурал дээр бас тайлгнаж ярихгүй орж ирэхгүй ийм байдалтай. Би бол энийг маш хариуцлагагүй одоо асуудалд бол хандаж байна. Улс орны энэ тулгуурласан асуудалд бол засгийн газар хариуцлагагүй хандаж байна гэж ингэж үзэж байгаа юм. Түгээр зогсохгүй засгийн газрын зарим гишүүд нь улсын хурлын байнгын хорооны хурлын эрцийг бүрдүүлэхгүй байх талаар гишүүдэд одоо бас хандаж, гишүүдийг ухуулж, ятгах хурлын гишүүний эрхэнд одоо халдах ийм одоо байдлыг ч одоо бас гаргаж байгаа. Засгийн газрын гишүүд бол энэ улсын хурлаар томилогдсныхоо хувьд, хууль эрх зүйн орчныхоо хувьд улсын хурлын өмнө бол хариуцлага үүрэг хүлээж байнга хизээд бэлэн байж байх ийм одоо үүрэгтэй улсуудаа.
байдлыг бол Монголын хууль тогтоох дээд байгууллага энэ төрийн эрх мэдлийг барих байгууллагын дээр улс төрийн нам гарсан намын шийдвэрээр энэ байгууллагын үйл ажиллагааг ингэж зогсоож байна гэж ингэж харж байгаа. Шуудхан утгаар нь хэлэхэд Монгол Ардын намын дарга намынхаа дотоод үйл ажиллагаа, иргэдийнхэн харилцаа энэ өөрийнхөө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байна. Үүнээс шалтгаалж улсын хурлын үйл ажиллагаа инхүү одоо доголдож байна гэж ингэж ойлгож байгаа. Би парламентын нэр хүндийг бүрэн дүүрэн сайн байгаа гэж бол хэлэхгүй. Гишүүдээс янз бүрийн асуудалд холбогдож байгаа. Энийг би буруутгах байгаа. Гэхдээ хууль хяналтын байгууллагууд нь шалгах ёстой. Гэхдээ парламент бол тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байх ёстой ийм байгууллага гэдгийг бол би бас хуулийн одоо хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байх ёстой гэдгийг хэлхийг бодож байна. Тэгэхээр улсын хурл тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой байтал улсын хурлын одоо тарах асуудал хөндөгдөж байна. Тэгэхээр үүдэн таныг бас ажиллаа өгөөч гэж нэлийн шахаж байна. Тэр нь улсын хурл тарах нь ер нь одоо хэнд ашигтай байж болох. Би бол их хариуцлагаас зүгтаагаад улсын хурлын даргын энэ албан тушаалд одоо шигдээдээ суугаадаа гэсэн ийм бодол бол байхгүй. Би Монгол Улсын ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаад улс төрийн нөхцөл байдлыг үнэлд өгнж өөрөө өргөдлөө өгч огцорч байсан. Би Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул хариуцлагагүй оролцсноо хүлээн зөвшөөрөөд Монгол Ардын намын даргад дахин нэр дэвшихгүй намын даргын ажлыг би өгч байсан. Надад бол төрийн энэ өндөр албан тушаалд одоо ингэж шигдэж суугаад байдаг ийм зам бол байхгүй. Харин хариуцлага тулгарсан үед ажлаа өгөөд явах нь бол хариуцлагаас зугатааж байгаа хэрэг юм а гэж би бол ингэж бодож байгаа. Энд бол та бүхэн мэдж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч улсын их хурлыг тараах санал гаргаж надад зөвшөлдсөөр бичиг ирүүлсэн. Би энэ бичгийн хариуг таны саналыг хүлээж авах боломжгүй байна гэж хариуг өгөөд төгсгөлд нь та үндсэн хуулиар улс орны доктортой байдал, иргэд олон түмний эв нэгдлийг хангаж байх үүргийг хүлээсэн хүн шүү, та үүнийг анхаарч ажиллаарай гэдгийг би бас хүссэн. Яг үүний дараа залгуулад Монгол Улсын ерөнхий сайд улсын хурлын чуулганы хуралдаан дээр би улсын их хурлыг тараах, улсын хурлын үйл ажиллагааг цаашд нь явуулах үгүй юу гэдэг асуудлыг ярина гэдэг асуудлыг хөндөж тавьж байгаа. За мөн нөгөөтэйгүр Монгол Улсын ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслэр иргэдийн жагсаал цуглаан улсын их хурлыг тараах дэмжих талаар иргэдийг одоо урайлан дуудсан шинжтэй өлсөд сангахч тухай ийм тэмцлийн хэлбэрийг бас олон нийтэд ярьсан. За яг энэний дараагаар бол засгийн эрхийг барьж байгаа манай намын байранд иргэд олноороо цугларч энэ иргэдийг зориудаар бас зохион байгуулж ингээд жагсаал цуглаанд бас бэлдэж турхирч байгаа энэ үйлдэлүүдийг бол би үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих байгууллагыг үйл ажиллагаагийн дасалдуулах ийм оролдлого хийж гинэ гэж үзэж байгаа. Тийм учраас би энэ цаг үед бол энэ ажил албан тушаалааг өгөөд зүхтах ёсгүй гэсэн ийм одоо байр суурьтай байгаа юм аа. За түгээр зогсохгүй үндэсний аюулгүй байдлын зөвлөл. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр миний байр суурь ганцаардах явдал нэг ус удаа гарч байгаа. Гэхдээ би гаргасан санал хэлсэн үгээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гаргаж байгаа зөвлөмж шийдвэрт бол ямар ч байсан хатуу байр сууриас тусгаж, бичүүлж, оруулж ингэж одоо ажиллаж байгаа. За мөн нөгөөтэйгүр Монгол Улсын ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслэр иргэдийн жагсаал цуглаан улсын их хурлыг тараах дэмжих талаар иргэдийг одоо урайлан дуудсан шинжтэй өлсөд сангахч тухай ийм тэмцлийн хэлбэрийг бас олон нийтэд ярьсан. За яг энэний дараагаар бол засгийн эрхийг барьж байгаа манай намын байранд иргэд олноороо цугларч
энэ иргэдийг зориудаар бас зохион байгуулж ингээд жагсаал цуглаанд бас бэлдэж турхирч байгаа энэ үйлдэлүүдийг бол би үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих байгууллагыг үйл ажиллагаагийн тасалдуулах ийм оролдлого хийж гинэ гэж үзэж байгаа. Тийм учраас би энэ цаг үед бол энэ ажил албан тушаалааг өгөө зүхтах ёсгүй гэсэн ийм одоо байр суурьтай байгаа юм аа. За түгээр зогсохгүй үндэсний аюулгүй байдлын зөвлөл. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр миний байр суурь ганцаардах явдал нэг бус удаа гарч байгаа. Гэхдээ би гаргасан санал хэлсэн үгээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гаргаж байгаа зөвлөмж шийдвэрт бол ямар ч байсан хатуу байр сууриас тусгаж, бичүүлж, оруулж ингэж одоо ажиллаж байгаа. Намайг ямар нэгэн байдлаар дайрах, гүтгэх, доромжлох ийм зүйл бол байж болно. Энэ төвчээртэй хандна. Би олон жил төрийн алба хассан. Төрийн алба хассны хувьд энэ бас намын хамт олонны эв нэгдлийг эрхэмлэж явдаг хүний хувьд бол хэрүүл маргаан үүсэхгүй байх, дэсвэр төвчээртэй байх, хүлээцтэй байх, эв нэгдлийг барих зарчмыг барих ёстой гэдэг энэ бол миний сахилгаа гэж би бол ингэж ойлгож байгаа. Харин төрийн эрх барих байгууллага руу дайрах, давшлах, үйл ажиллагаагийн тасалдуулах энэ асуудал бол хэрхэвч одоо байж болохгүй асуудал юм аа. Монголын төрийн доктортой байх энэ асуудал бол засгийн газрын доктортой байх асуудлаас хэд дахин илүү их үн цэнтэй асуудал юм аа. Ер нь бол улсын хурлыг тараах, хууль тогтоох дээд байгууллагыг тараах энэ асуудал бол Монголын төрийн түүхэнд бичигдэн үлдэнэ. Мөн энэ ард түмний аж амьдралтай холбоотой тулгамдсан асуудлаа шийдвэрлэж явах ёстой байгууллага нь тарж бутарч байж хэрхэвч таарахгүй. Нөгөөтэйгөр олон улсын давцанд Монгол улсын нэр төр, Монголын төрийн нэр төр хэрхэн яаж үнэлэгдэх вэ? Гэт олон зүйлийг бол бид бодох ёстой. Монголын ард түмэн итгэл үзүүлж энэ парламентыг нэг нам давамгайлсан байдлаар байгуулж өгсөн. Тэр итгэлийг дааж ажиллахын төлөө бид нэр зүтгэх ёстой биш. Талцаж, хуваагдаж, хариуцлагаас зугтаж, бултаж, хий сүржин үг, хий сүржин лозог нь бол хэлж энэ байдлыг бол улам хуцаддуулж асуудалд ингэж хандаж бол би бол болохгүй гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр бас сүүлийн үед юун тухай хэрж байгааг бол энэ манан гэж нэг юм бүлэглэл байна. Таныг бол одоо тэр манан бүлэглэлийн толгойлогчд бол ингээд соллоод байна. Тэгэхээр шудраг үсийн хонгил гэж бас байна гэдгийг бас нэрхүү улс төрчид хэлээд байгаа. Тэгэхээр үнэхээр энэ одоо энэ манан энэ шудраг үсийн хонгил гэж одоо байд юм уу гэдгээр та бас нэг бодтой өгч байна. Тэгэхээр 2004 оноос хойш хэд хэдэн удаагийн хамтарсан засгийн газрууд байгуулагдлаа. Би зарим нь толгойлж явлаа, заримд нь орчиж ажиллаж байсан. Хамтарсан засгийн газруудын гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ оноотой ч юм би, алдаатай ч юм би. Түүний алдаатай зүйлүүдийг манан гэдэг нэр хоч өгч, улс төрийн бодлого зорилготойгоор хүмүүс зориудаар зохион байгуулж, ил далд, нууц хулгайн аргаар, хууль бус аргаар хийсэн гэж ингэж олон түмэнд итгүүлэх зорилготойгоор манан гэдэг нэр хочийг бий болгож ингэж ярьж байгаа. Үнэхээр бодиттой ийм зүйлүүд байгаа бол түүнийг шалгах ёстой. Би 2005 онд тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт намын даргаар сонгогдож 67-гийн одоо том бүлэг байгуулчихсан, хамтарсан засгийн газар байгуулчихсан энэ байдлыг би таслан зогсоож байсан. Би улсын хурлын гишүүн болж Монгол Ардын хувьсгалт нам, ардчилсан нам хоёрын хамтарсан бүлгийг салах ёстой, байр байрандаа байх ёстой гэж 23-ын ардчилсан намын зөвлөлийг байгуулж ингэж салгаж байсан. Түүнийг залгуулад энэ 67-гийн бүлэг дээр суурилж байгуулагдсан элбэг дөржийн засгийн газрыг би огцруулж байсан. Хамтарсан засгийн газар байгуулах аргагүй ийм улс төрийн сонголт парламентын бүрэлдэхүүн тогтсон үед бол энэ асуудлыг бол ярихаас өөр аргагүй. Өнөөдөр
Манан гэдэг нэртэй хамтарсан ийм засгийн газар байгуулахгүй байх улс төрийн нөхцөл бололцоог 65 суудалтай Монгол Ардын намд бий болгоод би Монгол Ардын намын даргын ажлыг хүлээлгэж өгсөн. Харин шинэ манан үүсчих вэ гэдэг дээр би эмзэглэж байгаа. Шинэ манан бас үүсч гэнэ үү гэж надад бас ажиглагдчих байгаа. Тэгэхээр өчигдөр Монгол Улсын ерөнхий сайд мэдээлэл хийхдээ энэ 60 тэрбум бол одоо үнэн юм аа. Энэ газар зарсан нь бол үнэ гэдэг дээр юм одоо байр суурь илэрхийлсэн. Тэгэхээр бол яг энэ асуудал дээр бол бас тодорхой цаг үед бол бас хариултыг бол явж ил байсан. Гэтэ яг өнөөдөр ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтийг та одоо энэ дээр юу гэж хариулах вэ? Сүүлийн 2 жил гаруй хугацаанд энэ 60 тэрбум гэдэг энэ асуудал их яригдж байна. Энэ бол яриа. Энэ бол улс төрийн бас хэтрүүлэг, дэврүүлэг, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бас ийм зүйл бол байгаа. Гэхдээ энэ 2 жил гаруй хугацаанд энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд нэг бус удаа шалгасан. Шийдвэрүүд нь гарсан. Оролцоотой байж болзошгүй гэсэн улсуудын асуугаад 1400-500 хүртэл одоо томилогдсон төрийн албан хаагчдыг асууж, тодруулж энэ 60 тэрбум гэдэг схемээр зарсан, арилжаалсан, томилогдсон ийм зүйл байхгүй байна гэдгийг нь бол тогтоосон. Ерөнхий сайдын мэдлийн тагнуулын ерөнхий газар дээр энэ асуудлыг одоо дахин хэрэг үүсгэн шалгаж байгаа. Би үнэн зөвөр нь олон түмэнд ил тод нээлттэйгээр сайн шалгаж үнэн бодит байдлыг бас олон түмэнд ойлгуулах ёстой гэж би ийм байр суурьтай байгаа. Дахин шалгагдж байгаа асуудлын талаар бол одоо энэ дээр дахиж нэг шалгаж байгаа зүйл учраас нэг яриад байх юм бол алга. За энэ газрын 8 гэдэг бол бас намайг хотын даргаар ажиллаж байснаа та холбогдуулж надад бас өгч байсан юм нэр хоч. Би газар олгож байсан. Гэхдээ би газар зарж байгаагүй. Миний олгосон газар дээр өнөөдөр Улаанбаатар хотод хэдэн мянган айлын орон сууцны хорооллууд бий болов. Хэдэн мянган ажлын байр бий болов. Улаанбаатар хотын өнгө төрх хэрхэн яаж өөрчлөгдөв гэж сайн талаас нь харах юм бол бас баггүй зүйлүүд байгаа. Иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад газрыг олгож бүтээн байгуулалт хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх явдал бол үе үеийн хотын даргын үүрэг. Би ерөнхий сайд хөрөлс өгт ч гэсэн хотын даргаар ажиллаж байхдаа төрийн ордны хойд талд газар олгож байсан. Тэр газар дээр 6-7 давхар байшин барьж тэнийг зарж борлуулсан баг. Тэрийг өнөөдөр намайг газар зарсан мэтэр андуурч сольж яриад байгаа юм болов гэж би бол ингэж бодож байгаа. Харин өнөөдөр энэ нийгэмд бий болоод байгаа иргэдийг одоо бас бухимдуулаад байгаа энэ томоохон дуу цуулиантай хэрэгүүдийн талаар засгийн газар, хууль хяналтын байгууллагууд бол нэлээд анхаарал тавьж ажиллах ёстой байхаа гэж би бол ингэж бодож байгаа юм. Жишээлх юм бол оюут толгой, эрдэнэтийн асуудал. Энэ хоёр асуудлыг шалгана, шийднэ гэж хоёр засгийн газар ажиллалаа. Эрдэнэтийн асуудлаар улсын хурал дотоод шийдвэрийг гаргаж өгсөн. Үндсэн хуульд нийцсэн дотоод шийдвэрийг гаргаж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх үүрэг нь засгийн газарт. Тэгээд өнөөдөр яагаад Эрдэнэт оюут толгойн асуудлыг энэ төмөр замын 700 тэрбум төгрөгийн асуудлыг, АСЕМ-ийн асуудлыг, жижиг дунд үйлдвэрийн асуудлыг энэ шалгах асуудлыг бүгдийг зогсоогоод байгаа хүн ганцхан хүн болж, ганцхан хууль тогтоох байгууллагын удирдлага болж хувирдаг юм. Энэ засгийн газрын байгууллага, тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллагууд энэ зүйлүүдээ бол хийх ёстой. Үнэн зөвөрийн шалгалт тогтоох ёстой. Чадахгүй байгаа, хийхгүй байгаа учраас улсын их хурал зарим нэгэн дээр нь ажлын хэсэг хүртэл байгуулж байна. Би энэ засгийн газар байгуулагдсанаас хойш 8 сар 9 сар хүлээгээд оюут толгой Эрдэнэтийн асуудлаар тодорхой шийдвэрүүд гарахгүй болохоор би тэрвш дав гишүүнээр ахлуулсан оюут толгойн ажлын хэсгийг би байгуулсан. Одоо 3 сар ихтэй ажиллаад харин дүнгээ гаргаж байна. Би Санж Мятуу гишүүнээр ахлуулаад Эрдэнэтийн асуудлыг шалгах
улсын хурлын ажлын хэсэг байгуулсан. Энэ мөн шалгалтын үр дүн гарч байна. Энэ бол засгийн газрыг хүлээгээд асуудлаа хугацаанд нь шийдэхгүй удаашрч иргэд илүү их бухимдаад байгаа учраас их хурлын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Өчигдөрхөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих болон бусад засгийн газрын сангуудын үйл ажиллагаанд үнэлэлт өгнөлт өгч хинээ шалгая гэж гишүүдийн гаргасан санаачлага түр хороо байгуулах асуудлыг би уржигдөр хүлээж авч өсөгдөр байнгын хороогоор нь хилцүүлж эх 7 хоногт энэ түр хороог байгуулж өгнө гэж бодож байгаа. Энэ зүйлүүдийг хийх, шалгах, тогтоох энэ асуудлууд дээр анхаарал тавихгүй. Тэгээд засгийн газартай хариуцлага тооцох, огцруулах асуудлыг яриад эхлэхээр зэрэг энэ одоо шудраг юмны төлөө, шудраг үнний төлөө зүтгэх гэсэн, тэмцэх гэсэн гэж хий лоозгонсон, хий сүржгэнсэн байдлаар тэрэндээ хин нэгнийг саад хотхор болоод байна гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Бодит байдлаар нь энийг шалгаж, тогтоож жинхэнэ шудраг ёсыг бодитоор нь тогтоох ёстой гэж би үзэж байна. Тэгэхээр цаг үеийн асуудлаар ярилцсан танд баярлалаа.